Ули яга магаан цэцэг мэцгийг тастаж мастаж яаж ямаажээ болох молох вэ? Учрал тонгор монгор чамаа мамаага орлуулж яаж ямаажээ болох молох вэ? За тэгэхээр нэг тийм амар сонирхолтой трейлертэй, амар сонирхолтой постертой, амар сонирхолтой зохиолтой, санаатай нэг тийм ингээд амар сонирхол татгаар юм шиг кино байжсэн аа. Яг үзэнгүүт яг үндэ нэг тийм гоё биш жоохон хүлээлтэнд хүрээгүй кинонууд гэж байдэн штэ. Харин миний өнөөдрийн онцолж байгаа найруулагч Адам Рэндлин 2019 онд нээлттэй хийж байсан ICU хэмээх кино болохоор яг тэрний эсрэг кино байсан байхгүй юу? Нэрнээсээ за бас постерноос ахуулаад нэг тийм амар сонин клишэ буюу байдгал нэг или чанаргүй аим шиг кино шиг тийм одоо аргу харагдцтай кино байгаад байсан ирнэ. Яг үзээд дуусгасны дараа болвол ерөөхдөө яг миний ойр үед үзсэн хамгийн сонирхолтой хамгийн дайжгүй тийм crime thriller кино байсан. Ер нь л тэгээд алуурч нь хин юм бэ гэдэг асуултанд ор үйл явдал нь өрнөдөг кинонуудыг болвол олон толон хүлээлт үүсгэлгүйгээр сохроор орж үзүүл тохиромжтой байдэн штэ. Тэгээд мэдээж өнөөдрийн мань дугаартай хайрт зомби нерд Ropeman хамтардгаараа сайхан хамтарч байна. Тэгээд энэ удаад болохоор усан үзэн болон гүзээлзэгний төрлийн сайхан задлж идэх чинь. Яг ч энэ төрөл миний хамгийн дуртай төрөл нь тэгээ би нөгөө анх өөрөө хамтарч ажиллахаас өмнө олж идэж байхдаа энийг идчихсэн аахгүй. Гүзээлцэг нь идэнгээ ингээд Harry Potter-тай ингээд тэнгэрдээгүүр ингээд нисэж байгаа юм шиг заяа. Усан үзэн идэнгээ ингээд тэнгэрлөө хараад ингээд нэх гоё өвсөн дээр хөвтөж байгаа юм шиг тийм амт мэдрүүлдэг заяа. Тэгээ мэдээж манайхаа энэ чихрийг хаанаас авахаа мэдж байгаа шүү дээ. CUGS MR-таар зарагдаж байгаа. Тэгээ дахиад хэлээ те бас ховор гэдгийг бас та нар мэдж байгаа шүү дээ. Айгу цөөхөн тоогоор эрэнгүүтээ айгу урдан дуусаа байхгүй болчдөг. Тэгэхээр олдох юм бол шууд аваарай заяа. Хамтран ажилдаг Zombie Nerds-тэй баярлаа. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн чиний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүл. Тэгэхээр кино маань Америкийн байдгал нэгэн жижиг Кеотын байдгал нэгэн амралтын өдрөөр эхлэх бөгөөд нэгэн ногоон жерситэй хүү дугуйтагаа ой дундуур явж хагаад за тэгээд энд харагдаж байгаа Коннор гэж хүү бол ерөнхийдөө киноны маань гол дүр тэгээд манай хүний ээж буюу Жаки гэж эмэгтэй саяхан Коннорын аавыг араар нь тавьж байгаад үйлдэл дээрээ баригдаад өчнөө юм болж уучлал гуйж ээж хамт үлдсэн юм байна лээ л дээ. Тэрэг нь Коннор мэдсэн тэгээд мэдсэн цагаасаа хойш ээжтэйгээ одоо хүртэл хүн амир хүүтэй харьцдаг хэвээрэл байгаа юм байна лээ. За харин энд харагдаж байгаа Грег гэж ах хүү болохоор мэдээж Коннорын аав Жакигийн нөхөр тэгээд эхнэртэй араар тавилдаг байснаа саяхан мэдсэн хүн ямар л ойлог байх бөөн тэр нэг өдөр бүр удсаа цонхоор гаргаж шидээд цонхоо хаглаадах тийм. Тэрнээс гадна Коннор бол бүр яг ээжигээ шууд гадуурхаад эхэлсэн заяа. Хамгийн хайртай нэг наран цэцэгтэй аягийг нь дээвэр дээр гаргаад тавьсан байхаас гадна дотор нь тамигныхаа ишиг хайцсан байдаг галзуу. За тэр чи яг уу Грег ах тентхийнхээ айгуу дайжгүй нэр төртөө мөрдөгч юм байна лээ л дээ. Өнөөх киноны эхлэлд харагдсан хүү ор сурггүй алга болцсон болж таарад хэрэг дээр нь шууд Грег ажиллахаар болж байгаа байхгүй юу. Хамтрагч Спицки гэж мөрдөгчийнхөө хамтаар хэргийн газар шинжилгээ хийж яваад нэг сонин эд мөрийн баримттай танилцдаг нь ийм ногоон өнгөтэй эвхэгддэг хутга харахад зүгээр энгийн хутга байж болох ч гэсэндээ нэлээд жилийн өмнө яг энэ хотод 6 эрэгтэй хүүхдийн амьд хүрж исэн айхтар цоврал алуурчны хэрэг гарч исэн бөгөөд тэр үед тэр алуурчин нь яг энэ ногоон хутгыг алсан хүмүүсийнхээ цогцтой хамт үлдээдэг байсан юм бэл. Гэхдээ тэр алуурчин нь айл хизээний баригдаад одоо шоронд ялаа идлээд сууж байгаа байтал дахиад ийм юм болцохоор тухайн үед хэрэг дээр нь ажиллаж исэн Спицки жоохон сонирн байдалд ороод байгаа гэх юм уу та. Буруу үнэ барьцсан гэж хардагдаж болохоос гадна нөгөө нэг алуурчных нь өмгөөлөгч нар давж заалдаж нэрийг нь цэвэрлж мэвэрлэх гээд бөөл юм болоод бөөл юмны эхлэл болчихж байгаа юм шиг байна. Гэхдээ нэг сайн мэдээ байгаа нь тухайн үед алуурчнаас амьд үлдсэн 2 хүү одоо хүртэл амьд байдгийн байлээ. Шууд нэгэнтэй нь явж очиж уулзахад даанч нөгөөх нь тухайн үед авсан травманасаа сэргэж чадалгүй бараг галзуураад өөрийнхөө нүүр мөрийг төлцсөн эвгүй юм угтахаас гадна манай хоёрыг харчингуудаа харин тийм ингээд үгүй гэж ярьлаад байгаа. Тэгэхээр тухайн эрэгтэй холбоотой одоо дурсамжийн сэдрэх тухайн эрэг дээр нь ажиллаж ирсэн одоо мөрдөгч хүртэл гарч ирэнгүүт тэрийг хүртэл хараад ингээд сэтгэл нь ингээд байгаа. Тэгэхээр ер нь бол тэр хэрэг нь амар л өөртөө драма болсон гэсэн үг шүү дээ. Тухайн үед өгсөн мэдүүлгийн Грег сонсоход ч гэсэндээ биднийг хулгайсан ахын байшин өмнө нь байсан газартаа байхгүй болцсон байна лээ. Та нар түүнийг олж чадахгүй. Шидэт байшин хизээч нэг газараа удаан байдаггүй энэ төр гэд сонин юм л яриад
байсан байгаа. За тэрнээс гадна Грегийн ажил дээр нь ингээд сонин ингээд мухардуулсан юм болцоод байхад зэрэгцээд гэрт нь айгүй сонин юм болоод идэг. Угаасаа цонх руугаа шидээ цонхоо хагалцсан штэ тий. Тэгээд засварчин дуудсан байсан чинь нэг өдөр Жакиг ажлаасаа ирээд гэртээ ороход засварчин нь яаж агаад чинь өөрөө ороод ирцэн. Чи яаж орж ирсэн бэ гэд асуусан чинь танай охин чинь хаалга тайлж өгсөн штэ. Хөөхөн хүмүүжлтэй хүүхэд байна лээ гэж авдгийн. Тэднийд ямар ч охин хүүхэд байхгүй заяо. Конор айлын ганц эрэгтэй хүүхэд штэ тий. Тэрнээс гадна угаасаа Конорч гэртээ байгаагүй, Грегч гэртээ байгаагүй, Жаки сая орж ирсэн гэхээр яг хэн хаалга тайлсан болж таарах уу? Айгу сэвтэй байгаас. Тэрнээс гадна нэг орой зурагт нь өөрөө асч масаад, буцаагаад унтраасан чинь буцаж өөрөө асаад, 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 тэгээ буцаагаа унтраасан чинь дахиад буцаад өөрөө асаад. За бас Жакигийн хэлж байгаагаар болохоор нөгөө нэг засварч нь халбах сэрэнүүдийг нь хулгайлцсан байдаг. Грег те шууд чи юу хуцаад байгаа юм бэ? Юм хулгайлах байсан бол үнтэл юм хулгайлна үсттэй юу гэж нэг юм уу хуучин халбах сэрэнүүд авч ядгийн гэсэн ч нэрэл одоо халбах сэрэн байхгүй болчиход байгаа юм чи яалтай хэлээ дээ те. Грег бүр бөөн стресс болцсон нойлд байж ах үеэр нь Конорын үхэр цусаг яаж агаад чи үүрнээсээ гараад ирцэн нойлных нь үүдэн зогсож идэг. Come on. No. Not Connor, come on. Connor, open the door. Open this door! Бас нэг өдөр Жаки Конорын өрөөг цэгцэлж явж байгаад орон доороос нь нэм мэлхийтэй төстэй нэлээн эвгүй маск болоод харчдгийн. Бичлэгний thumbnail дээр байсан маск штэ тий. Тэгэхээр чухал биш юм бол биш шүү заяо. Тэгэхээр анхаарал авчаарай. Яг тэр шүн хэн нэгэн Грегийн хүнжлийг сүгтгөөс гадна өглөөс эрэхтэй Грег өмдөндөө шээдсэн байдалтай сэрж идэг. Харин тий гэрт нь ямар нэг юм байгаад байгааз. Ямар ч л байсан маргааш нь өнөөх Жакигийн нууц амарг нь гэрийнх нь гадаа хүрээд ирцэн. Би чамайг санаад байж штэ энтергээд Жакиг хоргоож ах үеэр дээвэр дээрээс өнөөх наран цэцэгтэй аягийг нь хэн нэгэн шидэж нууц амаргийнх нь толгойг хагалснаар тэр хоёр толгойг нь эмчлэх гээ зойрлоо орноо. Даанч Жаки Конорыг хичээлд нь өргөж өгнө гэд амласан байсан болохоор түр нууц амарга тэнд нь үлдээчгээд Конорыг аваад явх үед нөгөө нэг алга болцсон хүүхдийн ээж тэднийд ирсэн байдгийн. Мөрдлөг ямар явцтай байгааг нөхрөөсөө асуугаад өгөөч тэхүү гэж хэлчихэл ирсэн юм байна лээ л дээ. Ганц би ээж юм шиг байгаа. Тэгээд хөөх юм хүүгийнхээ зургнуудыг эн тентгүү наагаад чадлаараа олчих гээл туйлдсан яваа юм байна лээ л дээ. За тэгээд Жакиг буцаад ирэхэд мэдээж те нууц амарг нь цохиулаад цусандаа утгалтцсан эвдэж байхаас гадна хамгийн амар нь цусаалтаад нас орцсон байдгийн. Энэ үеэр Грег хамтрагчийн хамтаар ажиллаа хийж явахдаа нэг юм олж мэддэг нь алуурчин өнөөх хүүгийн замд нь төмөр уц татангуудаа дэгээдэж унгаасан болж таардаг. Тэгэхээр тэгэж одоо амар өсөрж унсан нь ямар нэгэн шидийн юм биш, яг практикл юм байсан болж таарж байгаа байхгүй юу? Ямар тач Грег оройн гэртээ харихад Жаки угаасаа эвгүй нөхцөлд орсон байж байгаа штэ. Нууц амаргийнхаа цогцыг үзүүлэх бөгөөд чи яагаад цагдаа дуудаагүй юм бэ гэхэд угаасаа ойлгомжтой. Нөгөө наран цэцэгтэй аягийг Конор шидсэн гэж Жаки бодож байгаа болохоор хүүгээ хүн амны эрэхт оруулчихгүйгээд яахаа мэдэхгүй нууцалцсан болж таарж байгаа юм. Мэдээж Грегч гэсэндээ те хүүгээ хүн амны эрэхт оруулахгүйг л бодно штэ. Улмаар тэр хоёр нууц амаргийнхан цогцыг машиндаа хийгээд хөнгүү газар аваачингуудаа булчдаг юм аа. Эхнэр нөхөр хоёр эхнэрийнх нь нууц амаргийн цогцыг нууцсан байж байгааг өдөр болго харахгүй шүү нэр. Яг энэ үеэр Конорыг тоглолцсон сууж исэн чинь гинэт угаалгын өрөөнөөс чимээ гараад яваад очиход угаалгын машин дотор нөгөө нэг хулгайлагдсан гэдээс халбах сэрэний комн дүрээрээ сайхан одоо эргүүлэгдсэн байж идэг. Тэгээ болцохоогүй заяа. Буцаад ком руу очисон чинь нэг үл таних тайп гараад ирсэн байхаас гадна чи фрогинг гэж юу болохыг мэдхүү гэд бичсэн байдаг. Фрогинг гэдэг нь одоо ерөнхийдөө бол гудамжнаас нэг рэндом хүн ямар нэгэн айлын байшинд нь хулгаагаар явж оронгуудаа гэрийн эздэд мэдэгдэлгүйгээр чимээгүй хүн амьдраад байхыг хэлдэм байл л дээ. Монголд бол орон сууцнд ийм байх бараг л боломжгүй штэ. Гэхдээ Америкт ч юм уу яг ийм байшинд амьдрах соёл түгээмэл улсуудад бол энэ нь бүр яг боддоор айгүй олон тохиолдлууд гардаг яг жинхэнэ шийд юм байлээ л дээ. Тэгэхээр хэн нэгэн тэднийд нууцаар амьдарч исэн гэсэн үг. Тэр хүн нь бүр нөгөө маска өмсчихсэн Конорын ард хүрээд ирсэн байлгүй яах вэ галзуу. Грег Жаки хоёрыг гэртээ ирэхэд Конор Вананда хүлүүлсэн ухаангүй эвтэж хахаас гадна Ванных нь хажууд өнөөх цуврал алуурчны ногоон утга тэ айконик ногоон утга дүрээрээ сайхан байж идэг. Грег шууд Жаки Конор хоёрыг машинд нь суулгаж эмнэлэг рүү явуулчихад өөрөө алуурчныг болохоор буцаад гэрлэгүү орноо.
За тэгээ кино маань гинэтэл нэг тийм хуучин камераар Грегийн гэрийг бичиж байгаа бичлэг рүү шилжих бөгөөд өнөөх гэрт нь нууцаар амьдарч исэн хоёр хүний анх яг яаж Грегийг рүү орсон бэ гэдэг бичлэг юм байлээ л дээ. Машинтайгаа гарсныхан дараа гаражных нь хаалга хаагдахаас өмнө доогуур нь шургаад орцсон байгаа. Орсныхоо дараа тэр хоёр те яг хаана амьдарч исэн бэ гэхээр тэдний бараг л ерөөсөө ашигладаггүй нэлээд том зайтай зочны өрөөнд ерөнхийдөө байрлаад гэтээ яг үндсэн байрладаг өрөө нь болохоор нэг юм одоо би яг юу гэж дуудгийг мэдэхгүй заяа. Нэг юм дээврийн булангийн хоосон зайч гэх юм уу да нэг тийм сонин газар тэр хоёр амьдарч исэн бил. Ямар ч тач эмэгтэйг нь болохоор Минди гэдэг, харин нөгөө нэг мэлхиний масктайг нь болохоор Алик гэдэг юм байлээ. Минди бол угаасаа нэлээ олон удаа ингэж хулгаагаар айлд амьдарч үдсэн туршлагатай прогресс гадна тухайн айлдаа лай болохгүй чимээгүйхэн амьдрах ёстой гэдэг дүрмэндээ айгүй сайн захирагддаг болвол Алик бол эсэргээрээ те анх удаага л ингэж амьдарч үдсэж байгаагаас гадна Грегийн байшинг нэлээ удаан ажиглаж жагаад өөрөө Миндид энэ одоо Грегийн байшинг санал болгосон юм бил. Тэгээ манай хоёр ингэж Грегинд нууцаар амьдарч эхлээд Минди бол ёстой яг л нөгөө лай болохгүй чимээгүйхэн амьдрах ёстой гэдэг дүрмэндээ баригдаж амьдраад байхад Алик болохоор эсэргээрээ шүн дунд камертайгаа босч явснаа Грегийн нүүр мөрөнд тулж ирээл те. Тэгээ тэр нөгөө наран цэцэгтэй аяганд тамхи татсан үнэн Конор биш Алик болж таарж байгаа байхгүй юу? Тэрнээс гадна ер нь л Грегийн долоод байсан бүхэл юм энэ Аликийн л хийсэн ажлууд болж таарж байгаа. Засварчин эрэхт нь Миндигээр хаалга тайлуулснаа халбах сэрэний комиг нь хүртэл албаар тэдний гэр бүлийг айлгах гэж хулгайлаад зурагтыг нь зайнаас унтрааж асаадаг аппликейшн татангуудаа Жекийг айлгаж майлгаал. За бас тэр нөгөө Грегийг одоо үхэр цусгаар хуурж гаргангуудаа жижигхэн өрөөнд төгжсөн хүн ч гэсэн Алик баригдах шахахтаа орон доогуур нуугдсан байхад нь нөгөө Жеки орон доороос нөгөө маскыг олж харж исэн штэ. Тэр нь зүгээр нэг маск нь байсан биш орон доор нь хэвдсэн Алик дүрээрээ байсан болж таарж байгаа байхгүй юу? Тэгэд ч болчоогүй бас яг тэр шинөө Грегийн дээр гарч зогсож байгаад Грег рүү шээсэн болж таарж байгаа юм. Өнөөх Жекигийн нууц амаргийн толгой дээрээс аяг унгааж хагалсан болж таарж байгаа юм. Грегийн гэр бүлийнхэнд ямар нэгэн үр сансан хүн байсан болж яа гэсэн зүгээр л гэрт нь орж амьдарч ийснаа зүгээр зугаагаа гаргахын тулд гэмгүй хүмүүст ийм хийгээд байна гэхээр Алик бол яалтчгүй жоохон гаж амтан байгаа. За гэхдээ нэг сони юм гэвэл нөгөө нэг нууц амаргийг нэг хүн зохиод алдсан штэ. Тэр нь Алик биш Грег өөрөө байсан юм байлээ. Харин тийм яагаад чи? Ямар ч л байсан Алик Конорыг ухаан алдуулчаад хүлээд байж хахад нь Минди харчингуудаа муу гаж амтын энтергээ зүхтаахж байгаа чатны уруу унж ухаалдаад улмаар Алик яг Конорыг одоо вананд хэвдүүлчингүүтээ Миндиг машинд суулгаад имлэг орох гэж ах үеэр Жаки Грег хоёр ирж таарсан бөгөөд Конорыг олж байгаа штэ. Тэгээд нэг машинда Жаки Конор хоёрыг суулгаж явуулчихад хамгийн сонин нь өөрөө шууд гэрлүүгээ буцаж ороогүй юм байлээ. Грег нөгөө Миндиг суулгацсан байсан машин унаад хаашаа ч юм яваад өгсөн байдаг. Миндиг багажинд нь байгаа гэж мэдэхгүй штэ. Тэгээд Минди зам дунд сэрэнгүүтээ багажинд нь байсан Грегийн цүнхэн дотроос өнөөх алга болсон хүүгийн өмсөж явсан ногоон Жерсинээс гадна өчнөөн олон өнөөх ногоон утгыг олдог буюу харин цоврал алуурчин нь Грег байсан болж таарж байгаа. Минди шууд л Грегийг машинаа зогсоогоод буугаад явсныхан дараа газ буунгуудаа цагдаа руу залгаж алуурчныг олсон тухайгаа хэлсэн ч даан ч өөрөө яг хаана байгаагаа мэдэхгүй штэ. Сүлжээ муутай паниктсан байжгаад нэг сони юм олчтгон ийм одоо аяны машин гэдэг үлээ дотгошоо нь явж орохдоо шкафанд түгжигдсэн хоёр эрэгтэй хүүхэдтэй бас таардгийн. Нэг нь мэдээж саяхан алга болсон нөгөө хүүхэд штэ Та нар санаж ивэл нөгөө амьд үлдсэн хүүхэд байрандаа байдаггүй нүгэд идэг шидэт байшинтай энтергээд мэдүүлэг өгсөн байсан штэ. Тэр нь үнэн болж таарж байгаа штэ. Хизээч нэг байрандаа удаан байдаггүй байнгын хөдөлж идэг байшин штэ. Жоо хүүхдийн нүдээр болвол
Алек тэгээд шууд хэлж байгаа штэ. Би чамайг тэр алуурчин гэдгийг мэднэ гэсэн чинь Грег үгүй штэ. Чи тэр алуурчин нь. Тэгээд хамтрагч байгаа хамтаар хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчийг гэрлүүн дайрж орж алах замаар мөрөө баллах гэж оролдсон. Тэгээд бүр хүүгэн дараачийн охирогчороо сонгосон. Хамтрагч чинь намайг буудаж алах гэж хахад би аргагүй хамгаалтаар түүнийг алсан. Чамд эндээс цэвэрхэн гарах ямар ч арга байхгүй. Учир нь би чамаас нэг алхмын урд байна. Чи одоо намайг буудвал цагдаа буудсан, цагдаа алсан хэрэг дунана. One give a fuck. За тэгээ гаднаас мөрдөгч Спицки орж ирж таарах бөгөөд мэдээж шууд л те Алекийг буудаад унгааж байгаа. Гэхдээ нэг сони юм нь Алек шууд мөрдөгч Спицкигээ царайгаар нь таньж идэг. Ямар ч тач нэг сайн мэдээ нь өнөөх аяллаа дэргийг нь цагдаа нар олж хүүхдүүдийг аварснаас гадна Грегийг алуурчин гэж нотлох өчнөө баримтуудыг бүртгэж аваад хэргийг үнэн мөрөөр нь шийдэж чадж байгаа юм байна лээ. Бас дээрэс нь Алек амьд үлдсэн байдгаас гадна яг яагаад сая мөрдөгч Спицкиг одоо таниад байсан бэ гэхээр өнөөх Грегээс амьд үлдэж чадсан хоёр хүүгийн нэг нь Алек өөрөө байсан юм байна лээ. Харин тий амар том плот твист. Тэгээд би та нарт хэлсэн шүү дээ те энэ Грегийн байшинг Алек анх судалж удаан харж ээж одоо орох айлаараа сонгож Миндитэй хамт орсон гэд. Миндигийн нүдээр болвол Грегийн гэр бүл зүгээр л нэг гимгүү гэрт нь орж амьдарч байгаа хүмүүс харин Алекийн хувьд болвол өөрийг нь баг багт нь барьцаалж хүчрхийлж тамалж байсан хүний гэр бүл. Тэгэл угаасаа анханасаа өшөөгөө авах зорилготой ирсэн болохоор тэр болон хорон юмнуудаа хийгээд байснаас гадна Коннорыг хүлж Вананд хийсэн мэдээж тэ ойлгомжтой өөрийнх нь хүүг яг хохирогчдтой найдлахнаар алаад хажууд нь нөгөө өөрийнх нь үлдээдэг хутгыг үлдээх төлөвлөгөөтэйгээр л хийсэн болж таарж байгаа байхгүй юу галзуу. За бас нөгөө тэ нөгөө амьд үлдсэн нөгөө хүүхэд дээр нь очисон чинь Спицки Грег хоёрыг харчаад орилоод исэн штэ. Ойлгомжтой Грегийг харчхаад нөгөө өөрийг нь барьцаалсан хүн байна гэж танингуудаа айгаад орилоод исэн болж таарж байгаа. Ямар тач юу үнэн бэ гэхээр Алек маань эцэст нь нэг юм амьдралыг нь сүрүүлсэн аимшигт цуврал алуурчин болох Грегийг цагдаа нарт барьж өгөхөөс гадна бүр амийг нь хороож чадсанараа киноны ерөнхий ялагч нь болоод одоо кино маань дуусч байгаа юм аа. За тэгээ кино маань төрөд өндөрлж जैन тэгээд яалтчгүй нэрнгээсээ бүр төсөөлснөөс шал өөр кино байсан. Тэгээд тийм байна. Тэгээд ерөнхийдөө надад бол айгүй таалагдсан. Тэгээд ингээ зөндөө олон твист тэгжсэн хамгийн сүүлд одоо энэ бас нөгөө Алек яг тэр амьд үлдсэн хүүхэд нь олж таардаг юм уу тэ надад бол амар л таалагдсан кино байгаад байгаа. Тэгээд тийм байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийн төрөд өндөрлж जैन сонин сайхан гэвэл яг одоо би влог хийж байна. Ер нь влог хийж байгаа заяа. Тэгээд влог одоохондоо орох болоогүй нэг дараа орно. Тэгэхээр та нар бас тэр влогон дээрээс өнөөдөр ингээ би бичээд ингэж байгааг харах бах. Ажлын цагаа тоолж байгаа. Нэг бичлэгэнд ерөнхийдөө хэдэн цаг зарцуулж байгаа тоолоод тэрийгээ бас влогон дээр оруулж байгаа. Влогон дээр ерөнхийдөө бол энэ бичлэг хэрхэн бүтэж байгаа бүгдийг харуулна. Тэгэхээр влог гарахаар үзээрэй заяа. За тийм байна. Тэгээд хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй болцохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү. За. Цагаараа. Бай зүзүүлээрэй.